Го тогсоомын мэрэгжлийн тогсогч тэгэхээр нэгтэй гол дүрийн залуу нэгэн тоглолтод хожигдож байгаагаар кино эхэлж сэтгэлээр унсан залуутай ах нь уулзна. Ах нь мөн го тоглолтыг болж таах бөгөөд маш өндөр бооцоотой тоглолтод өөрийнх нь өмнөөс тоглож өгөөч хэмээн дүүд хийгээс говь. Эхлээд тэгэхээр энэ санамжт нь эсэргүүцэх боловч ах нь түүнийд ятгаж дөнгөсөн юм. Тэгэхээр яг өөрөө тоглохгүй ах нь тоглож байгаа мэт болоод чихвч болон нууц камерын тусламжтайгаар гадаан машинд сууж тоглолтыг зааж өгөх төзөөтэй байв. Энэнд нь тэдэнд ахынх нь хамсаатан зайчин гэр туслах болсон. Ахынх нь эсрэг тоглож байгаас сүн гихч гинэт хийж ихэлсэн сонин содон нүүдлүүдээр нь ямар нэг зүйл биш байгааг сэжиглэж эхлэв. Тэр ахыг ямар нэг төхөөрөмж биедээ нуугаад хүнтэй холбогдоод өнгө гэж гадарсан тус хувцаа тайшаад тогож хэмээн тусгасан ч ах нь бие зоны ожирч дуфтаа тус хувцаа тайшгүй хэмээн хошигнож босгоод авсан. Энэ үед сүн хариуд нь харин би эсрэгээрээ өвж хөвтөн дуфтаа гэж хэлсэн юм. Тэднийг тоглож байгаа хооронд сүнж гисэн өөрөө тоглоагүй. Цаана буурал тосготой хөгшин мастер сун зааваршиж байгааг гаргана. Буурал өвнөөс гадна энэ бүхний ард хойж бус тоглоомын газруудын босс дуучин амар хүшиг нөхөр сууж байгаагч бидэнд харуулсан. Тхэгийн ах тун өвтөө тэлдэ тоглоод байгааг анзаарсан босс өвгөн мастрыг бойжуулж гочин хүүхэн Бикубиг тоглоомын ард суужгасан. Тоглолтод эд өрнөж байх хооронд ах дүүс тусалж байсан залчин эрийн гидс гүзэнд асууж тулгарсан тос ажлаа хаян бие засахааргүй мөдөө. Энэ үеэр тэгэхээр өөрөө ахтайгаа шууд холбогдсон заав харчилгаа хийж эхэлсэн ч гадаа орсбо бороноос бооч сүлжээн тасалтаж эхэлсэн юм. Тэр ахыгаа сүлжээ сайжртал цаг хожиж нүүдэл хийхээ азнаж бай гэсэн ч ах нь сонсолгүй чухал нүүдлийг хийж орхив. Загчин эр ажлаа дуусчаад машин руу ирж явсан ч хэрхэн боссын хүмүүс тхийг мэдчихсэн машинаас нь өстөн буузгаж тоглолт болж буй байшин шууд чивж байгааг харсан ч тэр юу ч хийж чадсангүй. Тхийг байшинд орж ирэхэд ах нь газарт цус нүжиндөө хотгостчихсан нүцгэн хэвдэж байв. Хэрэг бичсэн ойлгосон тхээ ахтай хамт ам өшөө хэмээн гуух оловч энэ үед нь ах нь мөн хуурамч мөнгө авчирсан ил болж байдал бүрэлд орцсон. Гэмтэд тэрүүдийн нэг нь тхийг нясалж зодож байсан бол нөгөө нэг нь оймсонд нь зооснууд хийж байгаад ахыг нь зодож байлаа. Энэ үед босс орж ирэн тхийг алан хэмээн сүрдүүлж ахт нь гогийн чосонууд зайлшгүйж дараа нь тхийг өөртөө өхлийн тоглолт хийхийг санал болгов. Өөр сомболч байхгүй тхээ салшган тоглосмор айцсан ч тун амархан хожигдож эхэллээ. Босс уурж ам насаараа тоглож байж муу тоглосон хэмээгээд ахыг нь алж тхийг өөрийг нь хутгаж орхиод ахыг нь алсан хутгахад ухаан алдаж бууд тхигийн дарт нь атгуулаад айрж өг. Үүний дараа тхээ ахыгаа алсан хэмээн шоронд орсон ба тэр шоронгийнхэн дарга нь шоронгийн атман хөгшин хоригдолтой мөнж го тоглож байгаагаар гарна. Шоронгийн атман дарагтаа ажлаас чөлөөлөгдөх эрхийн төлөө тоглосон ч хожигдсон юм. Кадр сожигдож шоронгийн атман яаж хожигдчих хэмээн өрөөндөө тоглолтоо ойжихыг хичээн суугаан гарах ба энэ үед нь гоос хаан байн тэнд явж байдаг тхээ гэрэлт дарчирна. Тоглолтын талаар түүнд санс бодлоо хэлсэнд атман тхээг сайн тоглож гэдгийг нь ойлгон шоронгийн дарагтаа тоглож хэмээн санс тавив. Тэгэхээр атманаас авсан мөнгөний чекээ шоронгийн даргад тавин. Харин өөрөө хожвол ажлаас чөлөөлөгдөн гэсэн юм. Хэдий тэгэхээр даргаыг хоцсон ч өнөөх нь уурхын түүнийг сахижгад хорж орхилоо. Го тоглооноос бууч дандаа асуудалд орж байгаагаа ойлгосон тэгэхээр сахижгын өрөөнд ганцаараа сууж байсан ч нэг өдөр хоосоо идэж байгаад хоосон дотроос загтлоосноо го тоглох уу гэх санаж байв. Юун загтал хэн явуулсан байх үсэ хэмээн бодож байх зур. Ханныхын цаанаас энийг нь тогссон юм. Хийх югүүдхээ мөн ханан дээр гогийн талбай зурч тэд тоглож эхэллээ. Аваа тоглолцдог тхээ маань ханны цаадах үж таних нэгэнд араараас нь ёстоос нусан хацартаа наан хожигдож байв. Тэгэхээр ядаж хэмд хожигдод байгаа мэдэх гэж нэрийг нь асуусан ч өнөөх нь хариулаагүй бөгөөд тунгоодсгүй хоосноосоо загтлоосон нь хамт тоглолцсонд баяршаа гэд суллагдсан хойно хотын захад гудамжинд го тоглолдог бурхан хэмээх очтой нэг олж уулзаараа хэмээсэн байлаа. Сахилгаас сулшигдсан тхээ шоронгийн атманд өөрийг нь зодолдож сурахыг уйсанд атманы тослоход тхээд зодон зааж эхлэв. Үүнээс хойш түүний шоронд амьдралж өр бүтээжтэй болсон нь шоронгийн дарагтаа өдөр бүр го тоглож мөн зодоонд суралцж байсан юм. Хичээл сургуульд нь үр дүнд хүрч тэр хэд хэдэн хүний дунд Ким Духан ах шиг эргэлддэг болсон бол го тоглоомонтой ч улам сайжирч байлаа. Хэсэг хугацааны дараа шоронгийн атман сулшигдах болж тхээтэй саашгаас гүйцэтгэхэд сулшигдсан хойноо түүний бүлэгжилд нэгдэх сансч тавьсан юм. Тэгэхээр энэ боломж дээр нь дөрөөс нь шууд даварч атманаас гарсан хойноо мөнгө зээлж болохыг гуйсанд өнөөхөн зөвшөөрөв. Энэ хооронд биднийг шоронгоос холдуулж дуучин амар хүчит царайтай хөөж бус тоглоомчдын босс дээр авчих бөгөөд түүн дээр нэгэн охиныг авчирч го маш сайн тоглолдог бараг шидтэн гоц ухаантай хүүхэд хэмээн зарах гэж оролдож байгаар тарна.
Босс охиноор утсан дээр тест тоглож шалгарсанд энэ хэцүү тестийг нь өнөөх нь тун хэлбэрт давж чадав. Тестийг нь хэлбэрхэн давсанд охиныг зарж байсан хүн улам давран маш өндөр нээсэн ч босс мөнгийг нь төлж охиныг худалдан авлаа. Тэдний дашин дараа охиныг зарсан этэд араас нь хүмүүс явуулж бүгдийг нь алаад охиныг эргүүлэн авчир хэмээн тушаасан юм. Гэвч босс тэмч зөөлхөн боошцог биш тул аль хэдийн мэдэж байсан болж таарсан ба хүний наймагчдыг бүгдийг нь алж архив. Энэ хооронд нь боссын дарын доорх Бекуб гих мөн л гочин хүүхэн үйлчлүүлэгчдийг хоцсонд буурлуухан түүнийг хэтэх хожоод байна хэмээн зэмлэлээ. Бүсгүй хөгшин хоёр маргалдах зур босс орж ирэн бүсгүйд охиныг хариуцуулж байгаагаа хэлнэ. Үүний дараа тэгэхээр 7 жилийн дараа нэгэн шоронгоос сулжигдж байгаа нь гарах бөгөөд нас барсан ахындаа очив. Тэнд ахын хүү ганцаараа байх ба ээж нь мөн нас барсанд хүү өнчөрч эмээтэйгээ үлдсэн гоч мэднэ. Тэгэхээр түнд иргэн хэмээн амсаад гоотхоор явсан. Түүний ушонзгийн цаг ихэлсэн болж таарсан нь ахыг нь алдаг өдөр өөрийг нь насаж байсан гэмт этгээдийг Гогийн клубт тоглож байхад нь олж чин тоглогчийн дүр хэсэг нь түүнтэй тоглосов. Тэгэхээр гэмт этгээдэд зориудаар хожигдож мөнгө алдсанд гэмт этгээд үүнийг нь оожихгүй баярлаж байлаа. Үүний дараа тэр ахин тоглосыг санаж болгож гэхдээ энэ удаа мөнгөөр биш няслалтаар тоглосыг гэсэнд гэмт этгээд гайхшинц зөвшөөрж баясаж байв. Энэ удаа тэгэхээр түүнийг ясанд гэмт этгээд няслуулахгүй гэсэндээ багасаах мөнгө өгөөд өнгөрөх гэсэн ч тэгэхээр няслан хэмээн гүрээсээр 10 наслтынхаа эхнийхийг хийлээ. Эхний мяслалт нь маш их өвцөнд гэмт хэрэгтэн ахин 9 ийм мяслалт давахгүй хэмээн уурлаж хутаг дарган дайрсан ч зодооны мастер болсон тэхэг барж буй ялгадаж багнаас хүлээсэн юм. Манай хүн түүнийг багнаас хүлж байгаад нясалж гарсан. Өнөөх нь гинэт тэхэг хэн босвыг саналаа. Тэгэхээр хамгийн сүүлчийн няслалтаараа гэмт этгээдийн нүдийг сохож орхив. Дараагийн кадрт залжин ир хэн нэгэнтэй мөн л гоо тоглож байгаа нь гайх ба өнөөх нь тонгодлгүй залжин ирийг лөөр хийж байсан гिचлэн хөөж залжин ирж зүгтаж байгаа нь гарах юм. Зогтож байсан залжин ир тэгэхэд баригдаж өнөөх нь түүнийг хөөж байсан хүмүүсээс нь аварч ахынхаа өшөөг авахт нь туслаж хэмээн гойно. Залжин ирийг өөрийн байрандаа авчирч амар хүн шиг боссын зургийг үзүүлээд мөнгөн шайнаж өгнө гэсэнд мөнгөн дүнгийн сонссон залжин ир тэгэхэд туслахаар зөвшөөрөв. Хоёулаа болоод авсан тэгэхээр залжин ир хоёр шоронгийн хажуугийн өрөөнийх нь үл таних ирийн очиж уулз гэсэн бурхан гих очтой тоглогчийг хайж олсон юм. Бурхан гих хөгшин ир гоо тоглолдог хэрнээ хараагүй хүн босхон тодорхой болсон. Тэр хэдий хараагүйч бүх нүүдлийг тосгоодоо төсөөж жижиг гаруудыг бос амархан хождог байна. Тэгэхээр бурхнаас суралцмаар байна гэд түүнтэй тоглохорсоо. Залжин ир бурхны тоглолтын нууцыг мэдэх гэж оролцсон ч бурхан мөн л тэгэхийг хязбархан хожсон. Тэгэхээр бурхан хоос үдэ химэн өрж жаахан сөөжүүдэрж байгаад яагаад хараагаа алдсныг нь асуусанд бурхан өнөөхөж мө амар хөвшөж царайтай боосоос бууж хараагаа алдсан гэд. Тэгэхээр тэр хоёр нэг дайсантай болоод явчихв. Үүнийг нь мэдээд баярсан тэгэхээр өшөө авагчдынхаа бүлгэмд бурханд нийтгэхийг гуйсан ч өвөг нь татгалзлаа. Гэвч тхээгийн арга зал дуусахгүй тул маргааш нь тэр үгэн авч яван охиных нь гэрийн гадаа авчирч охин нь юу хийж байгааг нь дүрслэн хэлсэн. Бурхан тэдний багт нэгтгэхийг зөвшөөрөв. Өшөө авагчдын багт нэгдсэн бурхан өөрийн хуучны хамсаатан дээр ирж нэгдэ чимээг уусан ба өнөөх нь хэдий өрөөсөн гараа алдсан ч мужаан хийдэг болсон байлаа. Өвгөн хараагаа алдсан тэрж тоглолт дээр мужаанч гэсэн гараа алдсан болж таарсан ба бас л түүнэж гэсэн гарыг тайрсан хүм өнөөхөж босс болж таарв. Өөрийнх нь дайсангч намнах гэж явж байгаа бүлэглэлтээр өрөөсөн гартаа мужаа нэгдэж инхүү Avengers бүрдсэн юм. Хэсэг хугацааны дараа залжин ир боссын мэдлийн тоглоомын газарт ирж тоглож байгаар таарна. Энэ тоглоомын газрын тусгай өрөөнд хэдэн зуун саяарч бооцоо тавьж тоглодог ба тусгай өрөөний тоглоомонд орно гэдэг тэмж амар зүйл биш. Боостойч тоглож босох бөгөөд гэхдээ тэрэн хамгийн шилдэг тоглогчтой олгодог аз завшаанд ижээ. Залжин ир олигтой тоглож чадахгүй дээр мөнгийг харамгүй засаж амар хүүгийн тоглоомын газруудын талаар нэгэнгүй мэдээлэл цуглуулж байлаа. Хангалттай мэдээлэл цуглуулсны дараа тэгэхээр нэг тоглоомын газар руу явж өнөөх боссын гарын доор хүүхэн Бекубтэй санамсаргүй чимшиг санаатай чимшиг нэг ширээнд цуунж тоглож эхлэв. Бүсгүй тхийг нэг л таньдаг мэт санагсан ч яг хаана харснаа санахгүй байлаа. Энэ хооронд мужаан хэрэг тоглолтод ашиглагдах янз бүрийн төхөөрөмжүүд зохион бүтээж залжин эрт шинэ хуурамч бичиг баримт үлдэж өгсөн юм. Залжин эр мөнгийг баруун солгоогоо цацаж байнга хожигдох бөгөөд бүдүүсийг авирлаж тоглоомын газрын удирдлагуудын анхаарлыг татахаар хичээх ба энэнд санснаар нь болж боссын баруун гар боосох сүнгийгчээ анхаарч төвтөв. Хэдий тэр мөнгөө баруун солгоогүй алдаж байсан ч тэгийн заавраар сүүлчийн тоглолт дээр хожин ардсан хамаг мөнгөө эргүүлэн авсан бөгөөд гяс чивчээ гарган батсан тамхины хайсагтай хийн уус мөрөө боллож чадсан юм.
Эхлээд юу ч чадахгүй хожигдож байгаад сүүлчийн тоглолтонд маш сайн тоглож, бүх мөнгийг нь хоцсонд өршлөгч нуурлаж, залжин эрийг шалгуулах хүсэлтэй байгаа хэлв. Тэр даруй тоглоомын газрынхаа ирж залжин эрийг шалгаад юу ч олоогүй тул түүнийг суллаж мөнгө асцсан эрийн өмнөөс залжин эрээс уучлалт гуйгаад боссын баруунгаар сүм өөртөө тоглохыг хүслээ. Тэгэхээр бүсгүүдэд тоглож байх үед цаана нь тоглолтыг нь зааж байсан бурхан түнд бурханы нүүдэл гэх хүний амьдралд ганцхан тохиох нүүдэл байдаг талаар үлгэр домогш зүйл ярина. Гэнэт энэ үед нь босс тхэгийн ширээн дээр суусан ч түүнийг таниагүй ба тхэч таньдгаа мэдгэцэнгүй. Босс хартаа итгэхэд байсанд Бекубээс тхэгийн талаар асууж тэр таалагдаад байгаа мүү гэх мэтээр хардталт явуулсан. Зодоосон бүсгүй ууршин өвгний тхэд ярьсан бурханы нүүдлийн талаар мөм ярьж ямар ч шилдэг тоглож байсан хожигдож болдог гэх мэт зүйл хэллээ. Үүний дараа хэрхэн залжин эр боссын баруунгаартаа тоглохоор өөрийн контейнерт өрж байгааг нь гарах ба туслах янз бүрийн төхөөрөмж хайсан ч хамаг юм залжин эрийн бийд байгаа тул контейнероос нь юу ч олсонгүй. Энэ тоглолтод залжин эр явж туслах ууршин байд суух газар олохгүй байх бөгөөд түүнийг буурж мастер шаалв. Туслах ахин залжин эрдээ тоглосон гэд харин буурж мастрыг өөртөө туслахыг хүслээ. Туслах залжин эрийн контейнерт ирж тоглох боосон ч камерын ард буурж мастер хамаг үйлчлэгийг нь зааж байв. Харин залжин эрийн ард бурхан тоглож үнэн хэрэгтээ хоёр их мастрын тулаан болж байсан юм. Энэ тулаанд мөн л залжин эр буюу түүний ард байх бурхан хожтой үгэн ясанд энэ удаад туслах тэшлэгүй ууршин хотог гарна ирж дайрлаа. Залжин эрийг яг алах гэж байхад нь тэхээ орж ирэн залжин эрийг авраад өөрөө хуучны өшөөнзөнгөө авахар туслагтай зодолдож эхлэв. Буурж мастер юу болж байгааг камераар харан айж машин асан зугтаасан ч бурхан болон мужаан эр түүний араас хөөж машинаараа дайрлаа. Энэ хооронд нь тэхээ туслахыг аль хэдийн ухаан алдуусаад хөрөштэй өрөөнд аваачин оруулж өрөөг коттод цоожоор цоожож орхив. Туслах сэргэх үед тэхээ түүнд дөрмийг танилцуулж хүүтэнд дуртай гэсэн анх тарахт нь ахт нь хэлж байсан үгийг нь өөрт нь сануулсан юм. Залуусыг тоглож эхлэх үед өрөөнийг хэм уусан багсаж хан дээрх гэрлүүд хүртэл тэслэхгүй буудаж байв. Туслах хүүтнийг тэсгүйд хурж эхэлсэн тус тэхээрүү дайрч зодолдох замаар дусаацахыг хүссэн ч тэхээ түүнийг ажирахгүй зодож ахынхаа талаарч сануулсан. Тэхээ залууд Гогийн бодлоготой цаас өгч энийг зөв бодож чадвал өрөөний цоожны кодыг олж аавна гэд өөрөө гараад яв. Туслахыг нь хөлдөөгчөнд орхичход шууд болцоонд явсан болж таарсан ба Бекубтэй уулзаж Го тоглоё гэд яасан нь хүслээ хийхин гих мөрийг тавиад мэдээж бүсгүйг хожоод мөрөндөө Бекубыг үнсэнд бүсгүйч татгалцсангүй. Энэ хооронд нь босс өөрийн туслахаа хөлдөөгчөнд мөхөөлт шиг бочгсон хэвтэж байгааг нь олох үед тэхээ залгаж компьютерийн цаанаас онлайнаар амь амьдралаа дэнжин тавьж тоглох хэмээн санал тавина. Тэхээгийн саналыг босс хүлээн авсан шагнаж боосон няслах тустай туслахын цогцыг мөн хөлдөөгчтэй өрөөнд хаана байгаа гэдгийг зааж өглөө. Тэхээгийн үлдж уурсан босс буурж мастер дээр ишинч өнөөх нь бас хүлээстэй байж байв. Босс компьютерийн цаанаас тус буурж мастерт өөрийнх нь оронд тэхээтэй амнасаа тавин тоглох хэмээн шаардлаа. Хэдий буурж мастер эсэргүүцэж байсан ч боссын дарамтанд орж тоглохоос өөр аргагүй болов. Тоглож эхлээд мастер хожоод байсан ч сүүлдээ байдлыг үүсээр өвгөн хожигдлоо. Тэгэхээр энэ үед тэдэнд чатаар дайснуудынхаа нэрийг мэдмээр байвал Гогийнхоо татсан гэргүүлж буурж мастрын цусаар норгож байж нэгэн гарч ярингэв. Буурж мастер хэдий өөрийг нь өшөөхийг гуйсан ч босс өөрөө өвгний хилэг огтлж цусыг нь гарган тавцсан бодсон юм. Цус гарангуут ахин зуруус ирсэнд босс тэхийг ойрхон ажиллаад байна гэдгийг ойлгов. Тэр цонхоор шагаах үед тэхийг олж харснаар кадр солигдож өшөө авагчдын бүлгэн маань хоол итгэр цуглаж байна. Энэ үеэр бурхан залууст өөрт тохиолдсон түүхийг ярьж өгсөн нь тэр нэгэн өдөр гадаа сууж байхад нь хэнийг нь ирээд хараагүй хүн тоглож болдог Гогийн тагцсан өвөд тэр хоёр бүтэн жил тоглосон дэжээ. Тэр танихгүй хүн бурханд маш их зүйл зааж өгсөн ч нэг л өдөр генет алгуулсан байна. Энэ түүхийг сонсон тэхээ шоронд танилцаж ханны наан цаанаас хамт тоглож байсан үл таних хүн мөн байх гэж бодож өөрийн түүхийг ярьлаа. Тэхээ сахилгын өрөөнөөс гарах үедээ өнөөх хүний байсан өрөөний хоол өгдөг нүхээр харсан ч тэнд хан дээр юу ч зурж тэмдэглээгүй байсан нь үл таних хүн тоглолтод толгойдоо төсөлж тоглож байсан гэлтэж байна гэв. Бурхан энэ үед Бусан хотод Тим мастер байдаг талаар сонсож байсан. Тэр л тэдний дундын нууцлаг таньж байх гэсэн зүйл ярьлаа. Энэ үед босс Бекуб тэхээтэй яг камерны доор үнсэлсэн бичгийг олж үзээд мэдээж маш ихээр уурсав. Бурхан залжин гэрээс өөрийг нь сахал ус авч гайгүй хурц сонор оож өмсгөтөнд туслаач хэмээн хууж өнөөхөнд зөвшөөрч өвгөнг хөнтгөхт нь ороож өглөө. Бурхан гойж аваад охиныхоо гадаа ирсэн ч гэрийнх нь үдэн дээр боссын гар хүлэг зогсох ба тэднийг хүчээр машин цуужган босс дээр авчрав. Бурхан ширээний ард цуужгсан бол залжин эрийг хүлж орхисон юм.
Босс өөрийнх нь хүнд тхээгийн өгч бодосох гэж байсан бодлогыг залчин ирээр бодосох гэсэн ч өнөөх нь буруу хариулах бүрт хурууг нь хугарч байв. Сүүлчийн оржлох нь амжилттай болсонд залчин ирийг ашгаа төр атсан юм. Энэ бүх хугацаанд тхээ хэн босхийг санахгүй байсан босс гэрэл ойлгож тхээ рүү залхан хэн гэдгийг нь хэлж жинхнээсээ амьдралаа 50 тоглох санал тавилаа. Харин тхээг ирж байх хооронд нь найзуудтай тоглож байх хэмээн хэлээд уцаа таслав. Бурхан босс хоёр тоглохоор авч бурхан нүүдлээ хэлэх бол залчин гэр чулуунуудыг нь хөдөлгөх үүрэгтэй. Энэ удаач босс өөрөө мөн тоглосоогүй болж таашнаа. Камерны цаана Бикүп гоц ухаантай охины хамт түүнд зааж өгч байсан юм. Хэдий үгэн хожиж байсан ч гоц ухаантай охин төгс нүүдэл хийснээр бурхан хожигдлоо. Босс бурханы гарыг Гогийн тавцантай нь хутгаар нэвт цөлбөж орхив. Энэ үеэр нь Гогийн цагаан чулуу шиг цав цагаан хослолтой тхээ мужааны хамт боссын оффист орж ирэн зурсаалтаж буй бурхан галж харлаа. Бурхан гэтэр мужаанд өөрүүлж эмжигт хүрэг гэсэн ч босс залжин ирлүү зан хоёусаа эхлээд тэрний ам насанд тоглолцохыг юм. Бурхан машин цуусаж байх үед өвгөн тхээд хандан амархуу шиг царайтай этгээдтэй битгий тоглож гээд түүний ард гоц ухаантай нэгэн байна гэж хэлээд нас орлоо. Энэ хооронд босс Бикүп болон охинд хамаг сайнаа гарган тоглож гисэн бөгөөд үгүй бол хуйлаа өгтлуус нь хэмээн сөвтөлөв. Тхээс өвтөн аргагүй иргэн ирэх үед босс хүмүүстэй мужааныг алхахыг даалгаж өнөөхөн ч өрөөсөн гарандаа сүх залхан хийж байгаад зогсоол дээр жинхэнэ ядалгаа эхлүүллээ. Тоглолт ихэрч тхээ овоо тоглоод эхлэх үед босс хэрвээ чи хожвол Бикүп үхэх болно гих арга ятсан зан гаргав. Үүнийг нь сонссон Бикүп охинд нууцаар хуруу гараараа зааварчлахаа өгөх бөгөөд өнөөх нь хүүхний хэлснээр тоглож эхэлсэн юм. Энэ үед Го тоглоомд хизэж гардаггүй зүйлс босноо тэд тэнцэж орхив. Босс энэ үед Бикүпийг авчир хэмээн хийж бүсгүйг авчруулад хутгаллаа. Үүнээс хойш жинхэнэ алан болж тэгэхээр боссын гар хөлөвдөлтөд ганцаараа үзэлдэж гарав. Тослоодыг нэг нэгээр нь агцсаар босстой хоёулахнаа тулж үлдсэн бөгөөд босс тхээг яг хотглох гэсэн ч тхээ эцсийн мөчөд болтон зодан үргэжж тхээ боссын бурхан галсан хотхыг олж аван мөнс өөрийнх нь гарыг Гогийн тавцан дээр нэвт хадсан юм. Хүч тэнхээгүй босон тхээ ханы хажууд сууж сус нүчинд живсэн өрөөг харах бөгөөд хажууд нь ухаангүй суух Бикүпийг харав. Бүх юм дууссан үед гоц ухаантай охин гарч ирэн тхээг хараад зогсож байлаа. Энэ үед кадр сожигдож тхээ бурхны охин дээр ирэн их хэмжээний мөнгөний чек өгч байгаагаар гарна. Үүний дараа ахынхаа хүүдээр ирж басаж мөнгө өгнө. Тэр мөнгө мужаан дээр ирэх үед мужаан найз бурхныхаа баримлыг модоор сийж байсан юм. Тэгэхээр бурхны тоглолтог байсан газар дээр ч найзаагаа дурсаж сөөжүүгээ нэг татаж аваад ахин аяглаад Гогийн чулуунууд дотор нь хийгээд өвчтэв. Тэгэхээр хотоор явж байхад нь урд нь машин ирж зогсох бөгөөд машиныг залжин ирж жолоодох бол ард нь Бикүп гоц ухаантай охины хамт суучихсан тхээ рүү ичингүүрэн харан суун. Үүний дараа тэд бусан хот руу хэнийгнийг хайхаар явж байгааг гараад кино төгсөв.